За би өмнө нь ирээдүйд бүжгийн багш болох гэж байгаа хүмүүст зориулсан зөвлөмж гээд оруулж исэн бол одоо 2 дугаар хэсэг нь хэрхэн сайн багш болох вэ гэдэг нэртэйгээр 2 дугаар хэсгээ явуулахаар бэлэн боллоо. За юуны түрүүнд та эхлээд яагаад бүжгийн багш болохоор шийдсэн бэ, сонгосон бэ гэдгийг дахиад нэг сайн эргцүүлээд бодох хэрэгтэй. Багшлахад дагаад ирдэг үүрэг хариуцлага гэж бас юм байгаа. Тэгэхээр та тэрийг нуруунд дээр өөрөөд аваад явхад сэтгэл зүйн хувьд яг бэлэн байна уу гэдгийг дахиад нэг сайн тунгаад бодоод үзээрэй гэсэн үг юм аа. Ирээдүйд та амжилттай багш болохыг хүсэж байгаа бол бусдад туслах чинь хүсэл эрмэлзэлтэй тууштай байдаг шаардлагатай маш урт зам гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Агуу бүжигчин байлаа гэд сайн бүжгийн багш болно гэсэн утга ерөөсөө биш. Бүжигчин хүн өөр, бүжгийн багш хүн арай өөр. Тэгэхээр шууд энэ сайн бүжиглдэг юм чинь энэ аюун сайн багш болох хаа гэж ерөөсөө бодож дүгнэж болохгүй байх нэ. Мэдээж сайн бүжиглдэг хэрнээ бас сайн багш хүн байгаа. Тэрийг бод үгүйсэхгүй. Шууд хүн болгон сайн бүжиглдэг хүн болгон сайн багш болно гэсэн тийм шалгуур бол байхгүй. Багшлахад заах арга барил гэдэг зүйл хамгийн чухал зүйл байдаг болохоор та хэднээс хэдэн насны хүнд хүүхдүүд оюутнуудад багшлах байгаа гэдгээ сайн сонгох хэрэгтэй. Тэрний дараа ямар арга барилаар заах вэ гэдгээ шийднэ гэсэн үг. Та зааж байгаа арга барилаа энэ яг тохирж байгаа болов уу, яг болж байгаа болов уу гэдгийг яаж мэдэх вэ гэхлээр сурагчид чинь хэр их идэвхтэй байгаагаас анзаараад мэдэх боломжтой. Таны зааж байгаа арга барил сурагчдад таалагдахгүй тохирохгүй байгаа бол хичээл явах тусам хүүхдүүдийн тоо чинь цөөрөөд багасаад эхэлнэ. Тэр үед та заах арга барилаа дахиад өөрчлөд үзээрэй. Хүнд бүжгийн хичээл заана багшлана гэдэг нь тухайн хүмүүсийг ойлгож мэдрэх шаардлагатай байдаг. Тэгэхээр юуны өмнө та өөрөө өөрийгөө сайн ойлгодог, мэддэг байх нь хамгийн чухал. Тэрний дараа сурагчдыгаа нэг нэгээр нь сайн ажиллаад энтэй ингэж харьцаж ингэж заавал энэ маань сайн ойлгодог шүү гэдэг тал дээр нь бас хувь хүн тал дээр нь ажиллаж өгвөл сурагчдад илүү таалагддаг байх шүү. Мөн та маш сайн сонсогч авах хэрэгтэй. Сурагчдынхаа юу хүсэж байгааг ойлгож мэдчихээж зөв рүүн чиглүүлж удирдна гэсэн үг юм аа. Хамгийн сүүлд өгөх зөвлөмж маань та ярианы ур чадвар дээрээ анхаарлаа хандуулад хөгжүүлэх хэрэгтэй. Мэдээж багшлан гэдэг нь ярианы ур чадвар, бүжгийн ур чадвар гэд маш олон ур чадваруудыг танаас шаардна. Багшлах явцдаа үгээ аль болох зөв үгийг сонгож ойлгомжтойгоор ярьж тайлбарладаг байх нь давуу тал болно. Хин нэгэнд энэхүү бичлэг маань тус болсон байгаасаа гэж хүсэж байна. Хэрвээ танд таалагдчихвэл дараа нь юу яриулмаар байгаагаа комент хэсэгт бичүүлдэгээрээ чадах хэмжээгээрээ бичлэг хийж оруулах болно. Баярлалаа, амжилт хүсье.